Улаанбаатар хотын хэмжээнд 30 минут ширүүн бороо орсон. Нийт 12.5 мм хур тунц 30 минутанд орсон нь бол үерийн байдлыг бол үүсгэлээ. Ихэнх улсууд дотраад Улаанбаатар хотын хэмжээнд 10 баяр дээр бол дуудлага ирж нийслэлийн онцгой байдлын газар, ус угийн удирдах газар, геодез усны барилга байгууламж болон дүүргийн удирдуудын хамт ойролцоогоор 121 албан хаагч нар мөн дүүргээс хүчжүүлээд нийт 300-аад албан хаагч нар бол ингээд Улаанбаатар хотын одоо энэ төр зүрийн үерийн усыг зайлуулах, дээрээс нь зам талбайг цэвэрлэх ажлуудыг бол ингээд зохион байгуулж байна. За одоо бороо ингээд төр зурдаа зогсоод шүн дахиж шивэрж ороод 20-30 мм-ийн хур унц орох юм төлөвтэй. Тэгэхээр иргэд маань одоо өнөөдөр шөндөө туул сэлбуулын дагуу иргэд маань бас сонор сэрэмжтэй байгаарэ гэж хэлье. Баянгол дүүргийн 19-р хороо, Сонгон найрхан дүүргийн 1-2 дугаар хороо тийм ээ. Сүхбаатар дүүргийн 11-р хороо Хангай хотгомын одоо баруун тал ичмээр бол нэлээд үерийн ус бол тунж иргэд маань дуудлага өгч онцгой байдлын албан хаагчид бол усыг бол иргэдийг аврах тэгээд үерийн усыг бол зайлуулах хэмжээд бол нийслэлийн албан хаагчид бол ингээд ажиллаж байна. Иргэд та бүхэндээ ингээд сонор сэрэмжтэй байж одоо үерийн уснаас өөрсдөө хамгаалж нам доор газар машина байршуулахгүй гэр орноосоо бас гарахгүй байх юм сэрэмжлүүлгийг бас мэдээлье.